За та бүхний амрыг ирээ. Би бэлтгэл хорондоо дашин байна. Би увсад анх удаа 1989 онд томилогдож ахлагцлаг цолтой очиж исэн. Тухайн үед бол тус отроод маань хөлийн төлөөлөгчийн аппарат гэдэг байсан. Тийм учраас яг өргөтгөж отроод болох үед нь анх очиж исэн. Застав маань бол Бүхмөрөнгийн пост гэдэг нэртэй. Тэгээ өргөтгөхөд заставын орон тоо руу шилжээд ингэ явж исэн. Тухайн үед одоо манай буурал хорондоо, хийс хорондоо отродын дарга байсан. Анх одоо томилогдоод очиход бол заставд би 4 дахь 5 дахь дарга нь байсан. Ямар ч одоо заставын орон байр юу ч байхгүй. Зүгээр гэрээсээ ажил явуулдаг, гэртээ яадаг тийм. Надад бол одоо нэг өмнөд хэлээр 100 хязгаараар явсан болохоор надад эхлээ сонин санагдчихсэн. Тэгээ энэ бүтэц орон тоон дээр өөрчлөлт орж байгаа учраас одоо би тэн дээр ажиллах болсон. Одоо анх очиход нэг 6-7 ахлагчтай, энгийн хувцастай, нэг хэдэн дээлээ өмсөй ахлагчтай анх одоо өчирж байсан. Тухайн үед бол хамгаалтын бүтэц орон тоо бол өөр байсан. Сүүлд нь одоо орон нутг руугаа шилжээд өөр болсон учраас өөр болсон юм байгаа. Надыг байж хахад бол би нийтдээ хариуцсан хэсэг маань хөлийн 1-ээс 27-оор тэмдэг 100 км хэсгийг хариуцдаг. 70 км нь усан хилээр Баян Хөлгийн аймгийн Ногоон нурын чиглэлээр үлдсэн нь болохоор зэрэг улсын одоо жигэртэй момоос ахуулаад Үүрэг нуур хүртэл одоо Хавчуу гэдэг газар хүртэл одоо 27-оор тэмдэг ийм хэсгийг хариуцж зохион байгуулж байсан. За энэ тухайн үед бол хөлийн төрчил бол маш их гардаг, малын хулгай гардаг. Хоёрт одоо манай хариуцсан хэсгээр 13 км хэсгээр дамжин өнгөрдөг 2 гарц байсан. Асхтын одоо асхтаар жигэртэйгээр гардаг тийм гарцууд хавчуугаар гардаг юм дамжин өнгөрдөг газрууд байсан. Тухайн үед бол одоо их зөрчил гардаг, айлаар орж 8 хийдэг, зарим айлыг одоо хулгай тонвол эзгүй айлын юмнуудыг хулгай хийдгийн зөрчлүүд гардаг. Зарим тохиолдолд одоо осол аваар гаргаж нас ордог тийм асуудлууд байсан. Малын хулгай бол нэлээд их гардаг байсан. Энэ энтрийг зохицуулах харамжуудыг анх удаа авч игэлсэн. Тэгээ одоо анх удаа хөлийн заставыг одоо байгуулахын тулд Бүхмөрөнгөд одоо 3-4 хэмжээтэй анхны конторыг барьж ийсэн. Тэнд одоо зохион байгуулалтыг цэргийн журмаар хийж одоо ядахтаа одоо холбооны асуудал, зэвсэг техник хадгалах асуудал, сургалт мургалт явуулах асуудлыг жинхэнэ одоо цэргийн дүрм зааврын дагуу хийж эхэлсэн. Дараагийн гол асуудал нь болохоор харуулын зохион байгуулалт анх удаа шилжүүлсэн. Одоо хасхтад нэг, жигэртээд нэг, хавчууд нэг гэл ингээд ахлагч нараа бол гэр байртай, гэртээ ингээд одоо хэсэг хариуцуулаад анх удаа гаргаж ирсэн. Тэгээ бүтэц орон тоон дээр нэмэгдээд одоо би бас орлогчтой байсан. За миний орлогч би 3 орлогчтой байсан. Нэгдүгээрт нь одоо Бүркэт гэж залуу сургууль төгсөөд анхны орлогчоор ирж исэн. Одоо сүүлд нь Баян Хөлгийн аймагт одоо хөлийн албаны офицер байж байгаа, багын шалах ажилд явж байгаад цэргийн тэтгэврт гарсан. Хоёр дахь нь одоо Бат Эрдэнэ. Одоо энэ бас цэргийн тэтгэврт гарсан хорондоо та бүхэн мэдж байгаа бах. Гуравдугаарт нь одоо Цэвэн гэрэл гээд бас над дээр шилжиж ирээд сүүлд нь энэ отроод заставын даргаар шилжээд явж исэн. Одоо цэргийн тэтгэврт гарсан 3 орлогчтой байлаа. Тухайн үед одоо тэгээд хөлийн зөрчлийг шийдвэрлэхэд бас гол үүрэг гүйцэтгэжсэн. Миний орлогч нар бас том дарга болоод, отродын дарга болоод ингэ явж исэн бас бахархдгийн. Дараагийн нэг гол асуудал нь болохоор зэрэг яг тухайн үед одоо нэлээд шуугуулж исэн асхтын мөнгөний уурхай гэдгийг манай застав хариуцж исэн. Тухайн үед одоо Монгол улсын хөлийн 1-р тэмдэгт асхтын давааны орой дээр 309 тоод өндөрлөгт одоо байлаа шүү дээ. Сүүлд нь одоо анх удаа шалгахад шилжээд Баян Хөлгийн аймаг руу явсан. Тийм учраас одоо манай застав Монгол улсын хойд хөлийн 1-р тэмдгийг хариуцж ялаа шүү дээ. Одоо тэргээрээ бид нар бас бахархдаг. Дараагийн дугаарт одоо гол үйл явдал нь одоо биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол улсын хойд хэлийг анх удаа шалгах
ажил явуулж ирсэн. Тэгэхэд бол одоо бид нар багнаа хүлээж аваад одоо тэр гол одоо үйл явдалд нь бас оролцож ирсэн. Яг л гол үйл явдал гэдэг тэгэхээр зэрэг манай хэлийн став бол түүхэнд одоо орсон манай хойд хэл чинь ер нь түүхэнд орсон. Хойд хэлийг та бүхэн мэдж байгаа. 2 удаа байгуулсан. Нэг нь одоо Туваатай хэл залгасан хэсгийг 58 он, дараа нь Морьтой хэл залгасан хэлийн хэсгийг 76 онд одоо байгуулсан шүү дээ. Тэгэхээр зэрэг манай улсын хэлийн өтрөөд маань одоо манай став бол одоо 58 онд хэл тогтоосон тэр түүхэн одоо заставуудын нэг нь орж ирсэн. Тэр тусмаа хэлийн одоо нэгдүгээр тэмдгийг хамгаалж ирсэн гэдгээр манай застав онцлог байхгүй юу? Тэрвэрээ орж байгаа. Хоёрдугаарт одоо энэ бүчц орон тоогоор ингээд бас бэхжүүлээд хамгийн анхны одоо заставын орон тоогоор үйл ажиллагаа явуулсан анхны застав гэдэгт бас бид нар бахархаж байдیں۔ Хоёрдугаарт бол одоо асхтын мөнгөний уурхайн асуудал бас их шуугилж ирсэн үе. Тухайн үед одоо бас надад олон жил алба хааснаас хойш бас улсын их хурл хэлийн зэрэг интерес одоо бид нар ч одоо бараг тэр асхтын мөнгөний уурхай нийтэр хэсгийг хамгаалж ирснээр одоо гэрч болсон улсууд биднээс асууд тодруулаад одоо асхтын мөнгөний уурхай руу явхад Монгол улсын хэлийг чинь одоо Оросын тал руу 4-5 орж иж гардаг байлаа шүү дээ. Тэр нь бол бидний хамгийн гол одоо эвгүй асуудал нь тэр ихлээр зэрэг нөгөө 5 удаа 3 удаа ингэж орж гарч яхад тэр хэсэгт одоо контрабанд явагддаг. Тийм асуудлууд байсныг тэрийг одоо сүүлд нь журамлахын тулд манай хэсгээр дамжин өрөхгүй шууд зам тавихын тулд тэр хэсгээр хаагуур явж яах вэ гэдгийг одоо биднээс асууж тодруулж надаас ингээ асууж тодруулж ирсэн. Тэрэнд нь бас нэг тайлбар өгчээс юм аа. Тэгээд тэр мөнгөний уурхайгийн тэр улсууд яа татан бүгдсэн тэр дурдтгал бас өгсөнлөө сүүлд нь тэрийг та нар бас олж судалсан байх хэрэгтэй зүгээр байлгүй дээ гэж бодож байна. Тэгээд хамгийн гол бахархалтай юм нь одоо бид нарыг өөр гүйцэн удирдлагын шалгалтаар бид нар 2 ч удаа манай застав тэргүүний застав болж исэн. Манад одоо алба хааж исэн даваад орж талигач хам болд энэ төр маань одоо онцлчнээр шагнуулаад даваад оржтой би Монгол улсын хэллийн Монгол улсын 70 жилийн хойг баяр наадмыг үзэхээр урилгаар одоо Улаанбаатарт ирж исэн түүхтэй. Тэгээ би тэрний дараа бас Ахмад цулаа аваад застав дээр бас очиж исэн юм баяр төөл явдал болж исэн юм байнамаа. Тэгээ энэ зөрчлийн хувьд бол харьцангуй багсны сүлд би бас ойлгосон. Ягаад гэвэл би бас нэг 99 оны апрелсаар явах одоо жавшаан тохиолдолд тэнд очиод бас өөрийнхөө хариуцсан хэсгээр ямар зөрчил болж яаж юм тухайн үед ажиллаж исэн. Тэгэхэд бол одоо маш зөрчлийн юу харьцангуй багассан. Хоёр тийм апрессын гол ач холбогдол нь болохоор зэрэг ямар ач холбогдолтой байсан гэхээр зэрэг одоо тухайн үед илрүүлэхгүй байсан, илрүүлэх эрен сурвалжж байсан улсуудыг хайгуулаар эрен сурвалжлахын үстэд маш их одоо илрүүлж исэн. Асуудлыг маш шийдвэрлэж өгч исэн. Тухайн үед маш том апресс гэж ойлгодог. Тэр үед одоо ямар үйл ажиллагаа ямар явж ирснийг одоо энэ бас тухайн үед одоо увсад алба хааж ирсэн офицерууд бас мэдэх байхаа гэж бодож байна. За ингээд одоо хэлийн зэргийн баярыг тохиолдуулаад одоо надтай хамт алба тэр үед алба хааж ирсэн. Одоо алба хааж байгаа Ахмадууд баярын мэнд түргээд ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За баярлалаа.